За сайн байцгаана уу? За флаш картын талаар хэдэн ярих юм байна. Яаж зөвлөх юм байна. За манайд ийм флаш картын студиэс флаш карт захиалж авсан байгаа. За тэгээд флаш карт маань ирсэн. Миний төсөөлж байснаас жоохон муу байсан. Яагаад тэгэхээр би энэ флаш картыг ингээд солиход ингээд гүйлэх гэдэг айгу амархан байх болов гэсэн юм ерөөсөө ингээд зууралдаад ингээд давхардаж гарч ирээд ерөөсөө ингээд юу яаж болохгүй нэг талны юм ялгаар тэгээд угаасаа энэ цаас бүхэл цаас нэг талны юм арай гарцгар байт юм байна. За тэгээд би нэг юм ажил дээрээс юм хуравч гарандаа хийж агаад ингээд яхад хамаагүй хурдан солилцох боломжтой байгаамаа. За ингээд энэ нэг үг нь юм байна. За тэгээд холбоо үг нь юм байна. За энийг анзаарсан бол гэхдээ бас урт үг нь юм том цаасан дээр тэгээд жижиг богинохон үгнүүд нэмний ингээд талаар юу атсан шиг цаасан дээр тэгээд энэ холбоо үгнүүд нь ингээд энэ ерөөсөө ингээд зүгээр гараар бол ерөөсөө ингээд аягүй хэцүү аягүй удахаар тэгээд ийм ирцээ би бас гарандаа ийм зүгээр ийм ирцээ хуравч олдохгүй тэгээд ирцээгээ гарандаа ингээд угалж агаад тэгэхээр бас нэг гар маань жоохон юутай болоод ингээд юу яхаар бас арай дээр байгаа. Гэхдээ жоохон удаан байхаар энэ гар маань бас жоохон өвдөж байгаа. За тэгээд энэ ингээд үг нь ихсээд ингээд бичгэн жижигрээд явна. За тэгээд ингээ бүр жижигхэн болоод ингээ өгүүлбэрүүд. За тэгээд энэ ардтал нь хоосон. Энэ ардтал дээр нь энэ хоосон зайг ашиглаж юм бичиж болмоор санагдсан. За тэгээд миний хийсэн өгнүүд болохоор зэрэг энэ болохоор нэгийн дэлгүүрт ингээд заавдаг дотроо 30 ширхэг тэгээд ингээд үг бичиж болно. Энэ болохоор хүүхдийнхаа наснаас хамаарна нэгээс доош настай жоохон хүүхдүүд юм бол хараа хөгжөөгүй учраас том харах шаардлагатай. Манай охин 4 настай, 3 настай хүүхдүүд бол хараа тодорхой хэмжээнд маш сайн өвчсөн байдаг болохоор зэрэг энэ бол хангалттай том хэмжээнийг бол харж чадна. Нэгээ гараа өгнүүдэд бичээд яаж болно. Тэгээд мөн бас нэгийн дэлгүүрт ингээд ийм бэлэн өгнүүд бас ингээд зарч идэг. Артлын юм хоосон. Энэ өгнүүд бас нэг талдаа гялгаар нэг талдаа арцгаар. За ингээд энэ өгнүүдийг үзүүлж болно. За тэгээд би болохоор зэрэг ингээд ард нь ямар үг үзүүлж байгаагаа би ингээд эрдэн дээрээс ингээд өгнүүдээ ингээд бодлоо амар байдаг. За тэгээд энэ ямар үг үзүүлж байгаагаа ард нь ингээд харандаагаар биччихээр би нэг уртлын нэг талыг харах гэж цаг алдахгүй шууд ингээд өгнүүдээ ингээд харуулад яваад явах боломжтой гэсэн үг. Наадталт нь би өөрөө уншиж байна. За тэгээд бас өөрөө хийж үзсэн. Энэ болохоор зэрэг ламинатарцсан. Энэ арай удаан хэрэглээтэй. Тэгээд энэ яг би нөгөө нэг өөрөө яг шивээгүй энэ онлайнаар юм шивцэн бэлдэц аваад хэвлээд тэгээд гаргасан. Болохоор зэрэг яг ийм том ерөнхийдөө нэг иймэрхүү олон онлайнаар сайн хайх юм бол ийм бэлэн зүгээр хэвлээ гаргачихаар юмнууд байдаг. За энийг би яаж хийсэн бэ гэхээр зэрэг хоёр талд нь хэвлэсэн. Хоёр талд нь хэвлэхдээ нэгийг нь ингэж хэвлээд нөгөөх нь буруу ташаал харуулж хэвлэсэн. Ингэж харахаараа зөв болно. За тэгээд ингэж хоёр талдаа хэвлэдгийн учир нь юу вэ гэхээр зэрэг би энэ үгээ энэ талд нь бичсэн. Энэ үгээ. Тэгэхээр зэрэг би энэ pooling гэдэг үгийг би энэ талаас нь хараад уншиж чадна. Нөгөөх үгээ болохоор ингээд running гэдгээ би энэ талд нь ингээд харж болно. Хүүхд бол энийг нэг анзаарч харахгүй энэ томоо харна. Тэгэхээр би нэг цаасынхаа хоёр талыг ашиглаж байгаа гэсэн үг. За тэгээд Golden чимэг надад ийм гоё маш их флаш картнууд өгж явуулсан, маш их баярлалаа. Тэгээд 10 кг болсон. 1 кг нь
$10 тэгээд 10 ширхэг 100 доллараар би одоо тээврийн хөлс $100 өгч карт авсан байгаа. Тэгээд надад болохоор зэрэг тэр тоонуудынх нь юунууд маш хөөрхөн болсон. Юу яг ламинатор айгуу чанартай, айгуу хатуу, айгуу гоё байсан. Энэ болохоор зэрэг зүгээр ингээд бүрсэн гэх юм уу? Энийг бол яг ламинатор биш бол зүгээр бүрсэн юм байлээ. Гэхдээ надад бол тийм хэвлэлтийн чанар бол маш сайн хэвлэлтийн чанар бол айгуу гоё, тийм тод гоё гарсан байна. Хэмжээ бас болж байна. Тэгээд зарим нэг хэлэх зөвлөгөө бол одоо ийм богинохон үгийг болохоор зэрэг ингээд таллаад 2 үг бичдэг ч юм уу. Тэ эцэг гэхүүд нь юу яагаад дундуур нь ингээд хайчлаад юм эсвэл цаас нь ингээд зүсэлттэй юм жижигхэн хэлбэрээр хийвэл ингээд хоёр талын зайгаа ашиглах юм гэж бодсон. Мөн ардталт нь ингэж бичихгүй. Ардталт нь үгээ нөгөө тийш нь харуулад. Одоо жишээлбэл ингээд харахаар 5 тэгээд нөгөө талд нь болохоор зэрэг ингэж харахаар 3. Тэгэхээр энэ үг энэ чи 3 гэсэн үгээ энэ чинь би өөрөө ингээ хараад уншиж болохоор тэгээд нөгөө талд нь 5 гэдэг үгээ би өөрөө энэ чинээс ингээ харж болохоор ингэж хийх юм бол нэг цаасан дээр 2 үг яваачаар бас арай нөгөө нэг үзүүлэх үг маань 2 дахин ихсэж байгаа гэсэн үг. 100 үг үзүүлэх гэсэн бол 200 үг үзүүлнэ гэсэн үг. Тэгээд мөн одоо ингээд яг жоох хүмүүсд бол ийм том байх шаардлагатай. 3 2 за 2 настай хүүхд 3 4 настай хүүхд болохоор зэрэг ийм жижигхэн байхад хангалттай. Энэ бол хамаагүй том хангалттай харна. За энэ карт маань болохоор зэрэг одоо жишээлбэл 5 гээд энэ ардталт нь ингээд нөгөө тишээ харцсан. Ингээд харж ивэл энэ доор нь ингээд үг нь харагдаж байгаа. Ингээд би өөрөө энэ үг харуулж байгаа үгээ би ард нь ингээд харчихна гэсэн. Ингээд энэ бас нэг талдаа гялгар, нэг талдаа юу хөзөр шиг материалтай юм уу та. Ийм цаасууд бас ийм флаш картнууд. Энэ бол бэлэн флаш карт. Ингээд флаш картыг ашиглаад өөртөө хэвсэн. За би энийг $20 $25 байна уу? Amazon-оос онлайн дэлгүүрээс ийм ламинаторын машин авсан. Тэгээд одоо зүгээр бичгийн цаасан дээр үгээ хэвлжээд ламинатортаа хүүхдэд үзүүлж болох юм байна. За тэгээд түүнээс гадна надад бас зурган картууд өгж явуулсан. Энэ зурган картууд бол хэмжээ нь бол яг стандартаас бол жижигхэн, гэхдээ надад бол энэ хангалттай хүүхдэд үзүүлэхэд, том хүүхдэд үзүүлэхэд бол хангалттай. Үг сурахад. За энэ болохоор зэрэг одоо ингээд 3 одоо энэ шуурга гэсэн үг storm гэх. Тэгээд доор нь болохоор зэрэг орсоор бичсэн байгаа. Ингээд тэгээд нэг картаар 3 ил зааж болно гэсэн үг. Одоо энэ оролт гэдэг ингээд. За энэний үед болохоор зэрэг яг энэ бол стандарт хангаж байна. Энийг хүн хараад оролт гэж харна. Мөн ардтал нь ямар ч тийм цулгаа, цагаан дээр хэвлсэн байна. Хэвлэлийн чанар маш сайн байна. Нэг хэлэх юм нь болохоор зэрэг энэ жоохон юу байсан. Зарим нэг нь болохоор зэрэг жоохон нөгөө нэг ингээд хөндөрсөн байсан. Сайн наалдаагүй байсан. Тэгэхээр би яаж хэвлэж яаж ингэж яваадыг мэдэхгүй. Нөгөө бас нэг хэлэх санаа нь юу вэ гэхээр зэрэг энийг за энэ бол яг үнэг гэж харагдаж байна те. Энэ бол гоё бар гэж харагдаж байна. Гэхдээ энэ нь болохоор зэрэг би яг муур гэж харахад бас хэцүү ямар амтын юм бол гэж харсан. Энэ бол муур байсан. Тэгээд энийг би нохоо гэж харсан чи энэ чон байсан. Тэгэхээр зэрэг жоохон нөгөө нэг ер нь бол ийм зураг гэж болно чи жинхэнэ муур жинхэнэ чон байхалгүй зураг гэж болно. Гэхдээ зураг нь их юу байх хэвээр ялгаж харагдах үс байх хэвээр гэж бодож байна. Энэ болохоор зэрэг аяг тавг надад бол аяг тавг харагдаж байна. Тэгэхэд энэ бол зүгээр аяг гэж хэлсэн байгаа. Тэгэхээр зүгээр дан цулгаа аяг ч юм уу иймэрхүү алдаануудыг яг бас сайн хараарай. За тэгээд үг нь бол ийм жижиг тэгээд олон үгтэй байх юм бол илүү өөр дүнтэй байх
байхаар санагдсан. Тэгээд мэдээж юм хийгээд алдаа оноо байлгүй яах вэ? Тэгээд тэрнээсээ суралцаа